За ганган подкастын 4 дахь дугаар бид бүхэнтэй хамт байгаа бүх хүмүүстээ бүгдээрэнд нь баярлалаа. Өнгөрсөн 3 подкастн дээр бид хоёртой одоо асуулт, хариулт, хувийн чатар маш олон хүмүүс холбогдсоо. За үзэлтүүч гэсэн ер нь нэлээд хүмүүст хүрчихсэн байлээ. Тэгээд эн чинь бид хоёр бол маш хүн сонирхгүй уйдгартай мөртлөнгөө гарцаагүй хэрэгтэй гэсэн сэдвүүдийг дандаа сонгож авч явж байгаа. За энэ удаа бид бүхний мэддгийм шиг мөртлөнгөө хамгийн мэддгүү нийслэлийн төсвийн хулгай. Энэ Улаанбаатар хот гэдэг байгаа хот чинь хэрхэн лойрын хот болсон, хэрхэн хулгайн хот болсон, хэрхэн төсвийн хот болсон тухай яриануудаа ярих юм байна. Тэгээ энэ удаагийн 2025 оны шинэ он гарчлаа нийслэлийн төсөвтэй холбогдлолтой гол мэдээ материалыг манай ган тулга маань цуглуулж тэгээ тоон дээр суусан байгаа одоо тооч хүн. Тэгээ эхнийхээ мэдээллүүдийг өгж гоод төсөв хоёлаа задлж яриа явах уу. За өмнөх дугаараар нөгөө улсын төсөв ярьсан. Тэгээ үүнтэйгээ холбоотойгоос хотынхон төсвийг ярив. Тэгээ бас энэ хэвлэл мэдээллүүдийг харахад энэ Улаанбаатар хотын төсвийн талаар мэдээллүүд айгүй тутмаг явд юм байна. Аниргүй. Тийм. Иргэд ч гэсэн тодорхой ойлголтгүй юм байна те. Хотын төсөв юунаас бүрддэг, юун зарцуулагддаг. Тэгэхээр энэ дээр нэлээд юм ярих хэрэгтэй баг. За сая нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хуралдаад Улаанбаатар хотын төсөв баталсан. За төсвийн орлого нийт 3.8 их найдаар баталсан байна. Зарлага нийт 5.9 их найд. За тэгэхээр орлого нь 3.8, зардал нь 5.9. Тэгэхээр одоо зөрүү нь 2.1 их найд болж шүү дээ. Тэгэхэд улсын төсөв батлахад сая юу боллоо те? Алдагдaltaй төсөв батлахгүйгээд одоо гишүүд нэсэргүүцээд ерөнхийлөгч нь хориг тавьж байгаад алдагдaltaгүй төсөв баталсан. Энэ дуйлаан дунд одоо хотын төсвийг хараагүй юу, альсвал нуусна уу одоо мэдэхгүй байна. 3.8 их найдын орлоготой 5.9 их найдын зарлагтай 2.1 их найдын алдагдaltaй төсөв баталсан байна. 2.1 их найдын алдагдaltaй. Тэгэхээр одоо ерөөсөө энэ Улаанбаатар хотын төсөв гэдэг хүмүүс нөгөө их найд ярихлаар ойлгохгүй байж магадгүй. Одоо ерөнхийдөө 6 их найдын зарлагтай төсөв баталж байгаа шүү дээ. Энэ 6 их найд чи ямар их тоо вэ гэвэл одоо жишээлбэл 2012 оны нийт улсын төсөв 6 их найдын зарлагтай байсан. 12 оны улсын байгуулалт хийсэн. Тэр их ажил хийсэн. Улсын төсөв 6 их найд байхад одоо энэ жилийн дээрх жилийн зөвхөн хотын төсөв 6 их найд. 20 дахин. Би одоо бүр гайхлаа сая. Гэхдээ сая л ерөөсөн чинь улсын төсөв яриад улсын их хурлын хэсэг гишүүд нь босоод эсэргүүцээл тэгэл Улаанбаатарын хамаг медиа тэрний тухай яриад инфлюенсерүүд нь яриад за нэмхэн дээрээс нэмээд одоо улсын төсвийг мэддэггүй хөнгүү юм шиг л ерөөсөө бүгд ингээл яваад. Тэр шүүмжлэл тэр улсын төсөв байсан. Гэтэл сая нийслэлийн төсөв явахад шүү дээ. Эн чинь улсын төсвөөс илүү ноцтой хулгай. Улсын төсвөөс илүү сойлоод авчиж яхад бүгд таг чимээгүй байхаар би юу гэж бодож ихээр манайх юм логиктой рационал биш. Ерөөсөө рационал дуйлаан шуугааныг л давж шуурдаг улсууд юм байна. Тэр боловсрол мэдлэлтэй эдийн засгчтэн ч гэсэн шуугааныг дагдаг, улс төрчтөн шуугааныг дагдаг. Гэтэл нийслэл гэдэг айлыг сөхөд авахар тэр улсын төсөв гэдэг зүйлээс чинь ямар илүү бузартсан байгаа юм бэ гэдэг тэр одоо энэ эрүүл ухаанаар шууган болох хэрэгтэй үстэй. Шууган бол. Тэрээс ганц анаастай дахиад шампанс хоёр төлцөө зөхөөл болох. Одоо 2023 оны зардал нь 1.5 их найд. 2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэл нь 5.6 их найд. Жилийн дотор 4 дахин өссөн юм шиг. Бараг ийм энгийн тайлбар харьцуулж үзүүлэх үү. Одоо ингээд хоёлаа их найд тоо яриад штэ. Дахиад нөгөө ер нь бол би их л харанхуй бүдүүлгэл хүмүүс байгаа юм байна даа гэдгийг ойлголттой болоод байна. 2012 онд ардчилсан нам ялсан. За шинжлэлийн засгийн газар байгуулагдсан. Тэгэхэд нийслэлийн төсөв 337 тэрбум төгрөг байсан. 330. Тэр 337 тэрбум төгрөгийн төсөвтэй буюу одоо байгаа нийслэлийн төсвөөс чинь 20 дахин бага төсөвтэй. 2012 оноос ямар мундаг ажиллаж ирсэн. Олон ажлуудыг санаачилж ирсэн. Иргэдтэй нээлттэй, төсөв нээлттэй. Тэгээд 2016 онд ардчилсан нам одоо ялагдлаа шүү дээ. Тэгэхэд нийслэлийн төсөв хэд байж Монгол ардын нам шүүмжилж ирсэн бэ? Тэгэхэд 578 тэрбум. Гэтэл одоо 6 11 дахин их. Ийм их мөнгөөр баталсан мөртлөнгөө одоо хин юу ч ярихгүй. Тэгээ би сүулдэ бодлоо. Хүн чинь хулгайлуулсаар байгаа дөжигдөг юм байна. Хүчирхийлүүлсээр байгаа тасд юм байна. Дээрлэхүүлж дээрээсээ бааж шилгүүлсээр байгаа дэр тасчт юм ба шүү дээ. Тэгээ ингээд дүлээд юм. Иймэрхүү байдалтай төсөв байна. Одоо энийг ер нь заавал ингээд олонний анхаарал заавал аваачих хэрэгтэй. Одоо жишээлбэл ингээд нөгөө хоёлаа ингээд зарлага яриад байна. Төсвийн орлого гэдээ ярихлаар ч одоо төсвийн орлого гэдээ ярихлаар
татвараас бүрж байгаа шүү дээ. Улаанбаатар хотын төсөв. Гэхдээ энэ нэг заавал хэлмээр байгаа байхгүй. Хүн амын орлого альбан татвар. Бид нэр одоо баргийн иргэн болгон төлдөг тийм үү? Цалингаасаа төлдөг. Дахиад нийслэл хотын альбан татвар гэдэг 2 өв байгаа шүү дээ. Одоо бид нэр ингээд тамхи татдаг, тамхи авахтаа төлж чинь те. Пиавуудаг, ресторанд орохдоо төлж. Амьд байгаагийнхаа төлж. За ингээд банк төлж. Одоо бүр сүлдээ хадгаламжийн хүний орлого шүү дээ. Хадгаламжийн хүний орлогоос улс татвар авч байгаа. Тэр Улаанбаатар хотын төсөвд орж байгаа юм. Тийм учраас одоо бид нэр энэ Улаанбаатар хотын төсвийг бүрдүүлэхэд татвар өгөөд нь шүү дээ. Сар болгон төлөөдөө тийм үү? Идэж уухаасаа төлөөдөө. Тэгвэл тэр цуглуулсан мөнгө маань яаж зарцуулагдж байгаа вэ? Тэр хяналт тавих хэрэгтэй байхгүй. Тэгж их татвар тусныхаа хариуд утаа авчаа. Төгжрөл авч, стресс авч, сургууль соёл боловсролын муу хүртээмж, эрүүл мэндийн муу хүртээмж, тэ гараал ерөөсө бүх юм халтрагаа гуулгаа бүх юмыг авч. Тэгээд өмнөх подкастн дээр чи хэлсэн шүү дээ. Энэ улсын төсөв чинь 2 үндсэн зорилготой. Ер нь төсвийн зорилго. Нэгдүгээр иргэдийн орлого нэмэгдсэн байх ёстой. Хоёрдугаар бизнесийн орлого, бизнес хөгжин цэцгэлж орлого нэмэгдсэн байх ёстой. 2012-ноос хойш хэрв нийслэл хотын төсөв 20 дахин ихссэн бол Улаанбаатар хотын иргэдийн орлого 20 дахин өссөн байх нэ. Бизнесийн орлого 20 дахин өссөн байх. Энэ хийж байгаа дэд бүтэц гэрэлтүүлэг бүтээн байгуулалт бусад бүх хэмжээндээр бизнесийн орлогыг нэмэгдүүлэх үндсэн чиглэлтэй явах гэж. Иргэдийн орлогыг. Гэтэл нийслэл хотын иргэд та бүхэн бүгдээрээ бодоод үзээрэй. Яг 2012 оноос хойш одоо 24 он гэхэд таны орлого, амьдрал 20 дахин сайжирсан уу? 2 дахин сайжраагүй. Баталгаатай үнэн бол тэр. За одоо ингээд нөгөө зардлуудыг ингээд хараад үзэж байна. Одоо нөгөө 6 ихний эдээ чи одоо задаргаанууд байгаа шүү дээ. Одоо тэгэхээр ингээд тим юм хөгжүүлэн, тэрийг сайжруулна, тэрний туршлага судлал ингээд айгүй олон төсөв байгаа хгүй. Одоо нэг л их мөнгөтэй болцсон. Улс шиг ингээд хурууны гарын салаагаар ус гарч байна. За одоо нэг 2 3 жишээ хэлье. Улаанбаатар хотын автозамын төгжрөл түүний сөрөг нөлөөллийг бууруулах судалгаа шинжилгээ хийж олон улсын сайн туршлагыг нэвтрүүлнэ. Энэ 12 тэрбум. 12 тэрбум. 12. Тэгэл 12 тэрбум төгрөгөөр судалгаа хийгээл тэгэл бөглөө байхгүй болчихно шүү дээ. Тийм нь шүү дээ. Тэгээ бөглөө 25 онд бөглөө болчихно. 2030 он хүртэлх баримт бичиг бала тэ хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлнэ. 6.4 тэрбум. 6.4 тэрбум. Одоо ингээд энэ үзэнгүүт за хотын соёлыг түгээх, нийслэлийн иргэдэд соёл урлагийн бүтээгдэхүүнээр үйлчлэнэ 21 тэрбум. Хотын соёлыг түгээхэд 21 тэрбум. 21.2 тэрбум. Тэр одоо хулгайн соёлоо түгээх юм уу? Одоо мэдээ төсвөөс хэрхэн хулгай хийх тухай 6 их найдаас зүгээр ингээд нэг тоймлоод 2 3-ыг л хэллээ шүү. Боддоо. Нарийн үзүүлэлт. Чи ингээд 6 их найдын төсвөөс ингээ эхний 2 3-ыг хэлэхэд 40 орчим тэрбум болж. 40 орчим тэрбум гэдэг чинь зүгээр ингээд нарма за 10 тэрбумаар бүтэн цэцэрлэг түрээлэнтэй бассейнтай сайхан барилга баригддаг гэж үзэх юм бол за 100 баг ингээд 400 орчим одоо 100 орчим өрх 400 орчим хүнийг шууд ингээд орон сууцжуулаад маш тансаг зэрэгэл давьчих нь шүү дээ. Одоо тэгээд энэ орлогчийн юм баг байрнэ. Зардал чи өсчихэд нь шүү дээ. Энэ одоо хаанаас ийм зардал гараад ирвэ гэсэн чинь. Хамгийн супер нь орлого нь 3 их найд. 3.8. Гэтэл зарлага нь 5.9. 5.9. За тэгэхээр бид нар орлогоосоо илүү мөнгө үржин гэсэн үг шүү дээ. За энэ мөнгө хаанаас вэ? За энэ мөнгө энийг хэлэх гээд байх шиг байна тийм. Одоо өнгөрсөн жил ингэсэн байна. Засгийн газрын 2024 оны 201, 264, 265 гээд 3 тогтоол. За 201-р тогтоолоор Улаанбаатар хот 500 тэрбумын бонд гарах хэрэг өгсөн. 264-өр нь дахиад 500 тэрбум төгрөг. 265 дугаар тогтоолоор 500 сая доллар. 500 сая доллар. За одоо тэгээд ингээд ийм бондууд босгох эрх өгчөд байгаа байхгүй 500 сая доллар дахиад 1.1 их найд төгрөгийн бонд босгох хэрэг. Одоо тэгэхээр энэ мөнгө хаашаа юун зарцуулж явдаг ч айгуу чухал. За одоо ингээд Улаанбаатар хотын нөгөө юунаас нь харахад сайт руу ороод харахад мэдээллийг харахад эхний 500 сая бондын задаргаа. За тэр нь юунд зарцуулагдах вэ гэхээр 500 тэрбум. Бөөрөлчүүдийн цахилгаан станц 300 тэрбум. Автозам замын байгууламжийн засвар гэ 150 тэрбум. За ариутгах бохир усны юу гэ 50 тэрбум. Сая одоо ингээд нөгөө орон нутгийн сонгуул болоод дуслаа шүү дээ. Орон нутгийн яг сонгуультай зэрэгцээд одоо энэ Улаанбаатар хотын баг бүх замыг засв. Тэглээ.
За тэр чи одоо энэ 150 тэрбум төгрөгчл явж гин гэсэн үг. За энийг хэн төлөх вэ? Дараа нь бид нэр төлөх иргэд төлнө шүү дээ. Бүгдээр ингэ. Өөр болгож бидний худалдаа авалт болгохын тулд дороос нэхэд зүгээр авчна. Дэлгүүрээр ороод бараа авах болгонд, хүүхдээ сургуульд оруулах болгонд, гараа такси барих болгонд бидний амьсгалын тоо болгоноос нөхдөг зүгээр татаа авчна. За энэ өөрөө бонд эргэж төлөгдөнө. Хүүтэй. Тэрийг Улаанбаатар хотын иргэд төлнө. За энийг яаж төлөвлөх чинь гэж би хардж байна. Яаж хардах вэ гэхээр автотеврийн болон өөрөө явах хэрэгслийн албан татварыг 2-3 дахин нэмсэн. За энгийн жишээ. Прус эзэмшигч одоо иргэн байлаа гэхэд хуучин 36 мянга жилдээ төлдөг байсан бол 3 дахин нэмээд энэ жилээс 108 мянган төгрөг төлөхөр болсон. Прустэй бүх хүмүүс татварчин 3 дахин нэмэгдсэн. Татварчин 3 108 мянган төгрөг Нямбатар даргын аваад төсөө баталсан тэр зүйлийн төлөөсөнд над татварчин эх хонд хуу хамаад авчнаа. За дахиад прус чингүүд удаа. Автозам ашигласны төлбөр гээд 5 дахин нэмсэн. За энгийн прус эзэмших жилдээ 20 мянган төгрөг төлдөг байсан бол одоо 100 мянга болов. 100 мянга. 5 дахин нэмсэн. 5 дахин. 5. За 4 дугуйтай машин унж байгаа хүн болгон Улаанбаатар дээр таны төлж байгаа татвар 5 дахин. Яг төлж байгаач та мэдэхгүй танаас бүр хуу хамаад аваа явчихна. Одоо ингээд айгүй том 2 татвар байгаа байхгүй. Албан татвар байсан, нөгөөх нь авцсан ашигласны төлбөрөөсөн. Нэгийг 2-3 дахин нэмсэн, нөгөөх нь 5 дахин нэмсэн. Одоо 2024 онд жишээлбэл одоо энэ жил гэхэд энэ автотеврийн хэрэгслийн албан татвараас 44 тэрбумыг олох зорилттой Улаанбаатар. Ирэх жилийн төсөвдөр 120 тэрбум 5 дахин нэмсэн. 44-ийг авдаг гэсэн бол 120. Авцсан ашигласны төлбөр энэ жил 22 тэрбумыг цуглуулахаар байгаа. Дараа жил 100 тэрбум. Тэгээ хамгийн амжилттай чи ямар нөгөө манай төлбөртөө тусдаа хурдны зам гэж байх юм биш. Явсныхаа төлөв шүү дээ. Өөрийнхөө нэр дээр машиныг ирчилгээ тавьсныхаа төлөө л. Тийм учраас нөгөө одоо иргэд чи энэ талаар айгүй сайн мэдээлэлтэй байх хэрэгтэй байхгүй. Бид нөгөө сар болгон хүн амын орлогын албан татвараас төлөөд шүү дээ. Дүүрэг нийслэлд. Дахиад дээрэс нөгөө нийслэл хотын албан татвар өдөр нийслэлийн хэлмээр санагдаад байгаа юм. Та нар сонгуулаар нэг 100 мянган төгрөг 200 мянган төгрөг аваад эрхвэрэгч Монгол ардын наанда яаж гүйж очиж саналаа өглөө. Тэр мөнгө чинь баруун халаасаар чи ороод зүүн халаасаар чи буцаад бүр хэдэн дахин 100 мянга дахин нуглаад зүрх буцаага өөрсөндөө авчдаг юм аа. Наад хүмүүс чи. Энэ Улаанбаатар хотын удирдлагууд чинь Улаанбаатарт амьдрдаггүй хөөе. Татварыг чинь хамж аваад Солонгост амарч байгаа, Дубайд яг одоо энэ өвлийн хөтөн болж байгаа. Бүгдээрээ сайхан гэр бүлээрээ халуун оронд амьдарч байгаа. А бид тэнд ч яваа сайхан ханаа түрээд дөрөв уулынхаа дунд байж байгаа. Гарцаагүй юм байна. Чи ч бас нэг амар үг хэлээд байсан мэт. Нөгөө Солонгос бол тэдний юу вэ? Сөүл хот ч шүү дээ. Тэдний эхнэрийнх нь гоо сайхныхын шүүгээ. Тийш очиж нүрээ бодулж байгаа юм. Тэр Сөүл ланд чинь тоглоомынх нь төв. Хотын дарга нар шүү дээ. Би шударгаар хөдөлмөрлөөд ажлынхаа хөөсөөс бүтэн жил хөрөмтөл үүсгээд гадагшаа 1-2 удаа амардаг хүмүүсийн тухай хэлээгүй. Тайланд бол тэдний чинь лагерийнх нь байшин болцсон. Тэ? Америк, Англи чи хүүхдүүдийн сургалтын сургуулийн газар болцсон. Хамгийн амжилттай энийг бизнес хийж хуруу хумсаа, хуйхлан байж олсон шударга мөнгөөрөө тийш яваагүй. Дандаа улгаасан мөнгөөрөө нөхдөд. Дубай тэдний амралтын газар болцсон. Япон ч нөө тансаг үхрийн мах идэх газар нь болцсон. Тэгэхээр энэ хотын удирдлагууд чинь хотод байгаа юм биш. Тэдний зорилго нь биднийг ядуу амьдруулах. Мэдээлгүй тэнэг байлгах. А тэнэг молгоо байлгаж байгаа татвараар бүх мөнгийг чинь үйлдэл болгоноос чинь хуу хамаад тэндээ асар том төсөл хөтөлбөр гэдэг зүйлсүүдийг бий болгож байна гэсэн үг. За тэгэхээр эндээс юу гарч ирж байна гэхээр ер нь Улаанбаатар хот ямар хот юм бэ гэдэг асуулт гарч ирдэг. Австралид байгаа манай гончхоо гэдэг нэг мундаг найз үүдэх шүү дээ. Чи дээрээ найз. Чи гончхоо айгу зүү юм ярьж байгаа байхгүй. Австралид олон жил амьдарлаа. Сидней хот бол 4 сая хүн амтай. А Сидней хотын эдийн засгийн үндсэн концепц юу гэхээр 700 мянган хамгийн идэвхтэй хүн нь construction бизнес, барилгын бизнес дээр явдаг. Ковидын үед ковид гараад бүх хотынхоо ажлын байрыг зогсоож явахдаа construction бизнесийг Сидней зогсоогоогүй. Ажил хийдсэн. За хоёул Улаанбаатар хотыг бодъё. Улаанбаатар ямар концепттэй хот юм? Орлогын. Энд орлогын дутаад шүү дээ. Наз жаргалтай Улаанбаатар. 9 сард оюутнууд цугларахаар дотор байрны түрээс хүмүүс хүүхдүүдэд түрээшил байранд оруулаад хэдэн гаанцнаас хүүхдүүд хуушуур авч идэхээр Улаанбаатарын эдийн засаг амьдардаг хот юм уу? Уг бол 12 сард баахан шинжил тэмдэглээд баахан анаастаа дахиад захиалаад
хамтлаг дуучтай авчид дуулуулахаар эдийн засаг нь орлогожтой хот юм. үйлчлэг юм. Уг бол цум болоод ирэхээр гаднаас хэдэн жөөлч орж ирээд хэдэн шорлог хөөшөөр авч идэхээр хөгжлөө хот юм. Улаанбаатар хот ч шүү дээ. 6 их найдаар төсөв батлаад тэр төсөө улс төрийн намаараа дамжуулан хулгай хийдэг нийслэлтэй ийм л хот концепц. Юу үнэн тэр үнэн. Харагдсан аа. Тий, харагдсан. Одоо тэгээд утаанда Гэхдээ нөгөө талд нь ингээд байгаа байхгүй концепц гаргах хэрэгтэй. Улаанбаатар хот гэхэр зөвхөн төсвөөр амьдраад байгаа хот юм уу гэхээр үгүй. Энд бизнесийн гадны хөрөнгө оруулалтын асар том төслүүд гарч ирнэ. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульгээд өгтөв чинь би одоо их анзаарч байсан 20 оны 1 сард төслөө боловсрууллаа, 6 сард боолоо, 7 сард өргөн барьлаа. Шинэ нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль гарсан. Энэ хуулиар бол яг хөө ерөөсөө төсөв хамаагүй. Төсвөөр амьдрахгүй. Бид нар ч юм бол ерөөсөө гадны хөрөнгө оруулалтыг татаал, бизнестэй боломж олгоол. Тэгэл Улаанбаатар хот чи бизнесийн хот болоод олон улсын бараг бизнесийн хаб болоод явна л гэдгийгсэн. Үнэнгээсээ технологич нь байгаа. Энэ улсын дотоодын бүтээгдэхүүний 67% нь энд хотод байна. Мөнгөний бодлогын 85-аас дээш хувь нь энд байна. Татвар төлдөг аж ахуйн нэгжүүдийн 75 орчим хувь нь энд байна. Хүн амын 50% нь энд байна. Энэ бүхэл бүтэн зүйлийг штэ бид бүгдийн эдийн засгаа хөгжих, дэлжих capacity гэж харддаг. Энэ бүх зүйлийг бидний боломж нөөц гэж харддаг. Энийг юу гэж харддаг? Орон нутгийн сонгуулиар санал өгдөг, саналаа хөдөлгдөг ядуусын хайрам, буйлагчдын хайрам. Одоо энэ хот бол яах төсвийн хот болох хэвээр. Тийм учраас Улаанбаатар хотын төсвийг бүрдүүлэхдээ ядуугаас нь бүр их татвар авч ядууруулад мөнгө хуваа хамж аваад дараагийн сонгуул хүртэл сайхан амдраад гал. Ингээд дараагийн сонгуулахаар бүгдэн гэж худалдаж авна. Дараагийн сонгуулахаар та нар яаж хариуцлага тооцдгийг санал тураах өдрийг чинь 5 дахь өдөр тавьчих. Гогч нь та нар амралтанд гараад амарна. Бага хэдэн манай намын гişүү очиж саналаа өгнө. Тэр болт бид нар зоргороо хулгай юм. Энэ бол Улаанбаатар хотын концепц. Тэ? Энэ хот хулгайн хот. Энэ хот лойрын хот. Нэг үгээр хэлбэл энэ хот бол төсвийн хот. Ийм л юм байна. За одоо тэгээд манай нэмэлт хэлхий ч өгшөө. Нямбаатар чинь хулгайг дийлэхгүй. Зүгээр тэр хулгай хийдэг Монгол Ардын намын сүлжээ систем штэ. Нямбаатарыг зүгээр ингээд тарцаг болгож байгаа. Хөөрөөл бидрийг загнаг үгэд байгаа юм. Шоолол байж байгаа тий. Шоолол байж байгаа. Сонгуулаар жоо хөөж яваа л үү тий. Тий, одоо зайлвал бүр хэлэгч үгүй байна. Тий, одоо энэ утаанд гарч иж юугаач ярих үү тий. За төсөв рүү орох уу? Тийм, төсөв нөгөө манай гээд ярьлаа шүү дээ тий. Тэгэхээр сүүлийн 8 жил энэ Улаанбаатарт тэхэн өдөрцөн Монгол Ардын нам. Сүүлийн 8 жилийн засгийг бас Монгол Ардын нам л өдөрлөө тий. Тэгэхээр би нэг юм гайхаад байгаа байхгүй. Хардаад байгаа шалтгаан энэ. Одоо энэ татврын чинь 1 жил ингээд шууд 5 дахин нэмчихдээ юм. 29-ыг 100 болгож байна. Эн чинь 8 жил засгалчаад үнэхээр за яг хөө бид нар бас гой замаар те төгжүүлгүй замаар ямаар нэмж болно. Гэхдээ ингээд шат тараатай иргэдэд ачаал болохгүйгээр 5% те жил болгон 5% багаар нэмж болох хэрэгтэй шүү дээ. Байж ягаад одоо энэ бараг дэлхий дээр бараг байхгүй хаа 5 дахин нэмдэг. Тий. Ямар шалтгаантай. Энэ ерөөсөө тэр бондын мөнгийг төлөх гэж л иргэдийг 5 дахин нэмсэн. Тий. За дахиад нэг юм байна. Нөгөө цахилгаан дээр. Одоо цахилгааны чинь сая 2 сарын өмнө 30% нэмлээ шүү дээ. Тий. Ардын нам 8 жил засгалсан тийм үү? Тэгс. За хамтарсан засгийн газар гээд байгуулад цахилгааны үнийг 30% нэмж байгаа байхгүй. Тий. Шууд 30%. Гэхдээ 8 жил засгалж байхдаа тэр цахилгааныхоо үний реформыг хийгээд те эрчим хүчнийхээ реформыг хийгээд жил болгоныг 2% те иргэдэд ачаалуулахгүйгээр. Ингэж нэмэх боломж ардын намд 8 жил байсан. Хийхгүй. Одоо тэгээд хамтарсан нэрийн доор одоо ингээ 30% нэмж. Тэгээд тэрийг мэдж байгаа үстэй дараа нь юу гэж хэлэх юм? Тий. Ард намынх нэмсэн. Би одоо нөгөө бүлгийн зөвлөх сэтэртэй хурал дээр суугаад байгаа шүү дээ. Тэгээд ордноос бас ингээ төсөвтэй холбогдолтой мэдээлэл авах юм. Гэхдээ их хурлын гишүүдийн өмнөр ороод нөгөө зөвлөх гэдэг юм чи яриад байж болдог. Тэгэхээр байдлыг харахад бол ийм л л. За манай намаас эрчим хүчний реформ гэдэг манай Цэнгүүн их хэдэн гишүүд үнэнгээсээ эрчим хүчний реформ хийгээд тамирдсан. Гэтэл тэнд цоожин сүрэн тэргүүтэй Нямбаатар те одоо хэн байдгийг ингээд нийслэлээс эрчим хүчний нэмэгдлээ шүү дээ бүгд нөхдөл 8 жил нэмээгүй үнэ манайхны гараар могоо бариулж нэмээд сонгуулийн ардчилсан намын гишүү санаачилж энэ үнийг нэмсэн гэдэг үгийг тоход бэлэн нүдтэй алгаж байгаа. Тэнд бол за одоо дахиад тэр утааны сэдв сайжруулсан түш ирж байна те.
Одоо энэ төсөв дээр байлаа. Одоо тэгээд хоёулаас бүгднийг ингэж ярьж өгмөргүй шүү дээ, тий. Энэ утааны чин дээр сайжруулсан түвш чинь дахиад энэ 2025 оны төсөв дээр дахиад нэмэгдээд ороод ирсэн байна. Тэгэхээр ерөөс энэ Улаанбаатар хотын төсөв бол ерөөсөө бүгд нэмэгдсэн, туйлдсан. Одоо нэг л их орлоготой болсон улсууд шиг л төсөв нэмсэн байна. Одоо хоёул чи ингээд зах цухаас нь л ярьж штэ иргэдэд очиж байгаа те хамгийн ойрхон сэдвээр нь яриад. Бид тэр нийслэлээр утаагаа ярих юм бол за одоо тэр ингээд одоо энэ тараах гэж байгаа дүлий зуух байна штэ. Бүгд удахгүй гаргаж шиднэ. Энэ миний хэрүүл зөв шившиг. За тэгээд дахиад ярих юм бол тэр дүлий зуухыг нь хамгаалж бүр манай намаа сонгогдсон сайд нар штэ. Ганц нэгэн хүмүүс шүү. Бүгд биш. Бүр яаж үхэлтэн битгийн тухай яриач гэж хинт хэлж байгаа тухай ярих юм бол зүгээр хүрээний бузрыг дэлгүүл далаа гэдэг шиг. Ийм болж хөрсөн байл. Түрүү нөгөө утаа гэснээс за нийслэлээр одоо ийм тав. Агаар орчны бохирдолтой тэмцэх газар гэж байна. За 2023 онд 33 тэрбумыг өржээ. 2024 онд одоо гүйцэтгэлээрээ 51.6 тэрбум. За эх жил 58.4 тэрбум. Пүү. Тэгээ 3 жилийн ингээд тооцохлоор чинь 144 тэрбум. 144. Гэхдээ бид нар одоо ямар утаа дэлхийн нөгөө нэг цаг агаар утаа бохирдол хэмждэг юмар номер 1. Тэр аппликейшн дээр. Тэгээ хүүхдүүдийн ханиад хатгаагаар номер 1. Амьсгалын замын халдварт өвчнөр номер 1. А тэгвэл мөнгө нь л өсөд идэг. Мөнгө нь өсөд идэг, чанар нь улам муудад идэг. Ийм тоо гарч байгаа. За тэр нөгөө зээлтэй холбоотой хэлсэн шүү дээ, тий. Нөгөө би нэг хардаад байна гэд. Одоо энэ мөнгөийг чинь одоо дахиад бонд төлөх гээд байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр дотоодын зээлийн үйлчилгээний төлбөр дээр 2023 онд 9.5 тэрбум байсан баг. Одоо эх жилийн төсөв дээр 311 тэрбум мэдээсэн. Одоо 10 тэрбум байсан. Одоо 311. Энэ бол цэвэр одоо нөгөө зээлээ төлөгч бол хэлбэр. Тэр мөнгө тавьж гэсэн. Одоо би бас нэг юм сонирхолтой тоо олж харсан. Гадаад албан томилт гэдэг. 2023 онд 1 тэрбум байсан. 2025 онд 2 тэрбум. Одоо ингээд эдгээр ингээд тэрбумаар нь штэ нийлүүлээд гадагшаа аялжаа юм шагнал урамшуулсан шинжтэй нийслэлээр. Нийслэлийнхэнд нэг юм тогтцсон юм уу хор тавдар байна. Ерөөсөө нийслэлийнх нэгнийг урамшуулахдаа гадаад албан томилтоор явдаг. За ингээд гадаад албан томилт нь штэ эд ажлын хөхөөвлийн хүйтэн цагаар. Утаан дунд нийслэлийн өдөршөнгөө ажиллаж явах хэрэгтэй штэ нэг авч явахын тулд. Яг тэр үе дээр халуун орон руу амралт байна. Нэг бол нэг сайхан тийм амралт зугаалгын маягтай. Тийм амралтууд байгаа. Тэгэхээр энэ гадаад албан томилт одоо ер нь гадаад албан томилтор чи юу сурах вэ? Интернетэд бүх юм байгаа үстэй. Энд л ажиллах хэрэгтэй. Энэ бол хэтэрч гисэн асуудал байж байгаа шүү дээ. За ингээд бид хоёр нийслэлийн энэ жилийн төсөвт байгаа 6 их 80-ыг задлаа ярих юм бол нэг подкаст биш, нэг өдөрч биш, нэг 7 хоногч хүрэхгүй. Ингээл чиргээ яваад их юм бол. Тийм. Тэгэхээр одоо ингээд зүгээр цухас л хэллээ шүү дээ. Иргэдэд ойрхон ойлгомжтой одоо яг ингээд өдөр тутам тийм үү? Одоо машины дотор нэмэгчлэр бидний карманаас гарна үстэй. Тийм. Тэгээ нөгөө замын чин төлбөрийг нэмчлээ бидний карманаас гарна шүү. Дахиад бид нар өдөр тутамдаа нийслэл хотын албан татврыг 2 өвөө төлөө явж байна. Сар болгон цалингаас хүн амын орлого албан татвар төлөө явж байна. Тэгээд дахиад эдний гадаад албан томилтыг бид нар төлж байна. Хадгаламжинд орсон хүний орлогоос өөртөл төлж байна. Одоо тэгэхээр чинь энэ ард иргэд чинь төсөв дээр анхаарал тавиад те хилцүүлэгт нь оролцоод шүүмжлээд ингэ явах хэрэгтэй. Ой тэр нөгөө 1900 оны 1800 оны эсвэл 1900 их оны үед Монголыг шулаад мүлжөөд бүр өрийн дарамтанд оруулсан дансан алтартай дайшин үгийн бүсгэл кинонд гардаг штэ. Жилийнхэн татвар нэг л байсан юм биш. Тэр дайшин үгийн бүс бол ерөөсөө хажуудлалт нь одоо Монголын төлөө илэгтэй байсан юм ааш. Манайхны тавьж байгаа татварыг хар тий. Авч байгаа мөнгөийг хар. За одоо чиний харж байгаа шийдэл юу вэ? Би бол ингэж бодож байна. Тэгэхээр шийдэл ярихад тэр шийдэл болохоо болцсныг суур хундаан байна шүү дээ. Энэ нийслэл дээр байгаа хулгай мап бол нийслэлийн Монгол ардын намж дийлхээс өнгөрсөн, арц намж дийлхээс өнгөрсөн энэ хулгай бүхэл бүтэн систем болцсон. Тэрэн дээрээ хотын дарга Нямбаатар гэдэг хүний зүгээр л зогоор нь бүжиглүүлээд энийгээ сууж байна. А түүнийхээч гар хөл нь бол Нямбаатар болчихсон явж байгаа шиг. Энийний хамгийн том илэрх хэлбэр юу вэ? Богдуулыг нүхлэнэ гэж байна. Энэ цөөхөн мөнгөтэй баян улсууд шудраг бусаар баяжсан улсууд ч шүү дээ. Эхлээд бидраас зайсан л цугцсан. Туулгалыг даваад. Дараа нь богдуул руугаа үнэтэй хаавус орж мацаж цугцсан. А одоо нөхдүүд нүхэлж цугдах гэж байна.
Энэ богдуулыг нөхлөнө гэж байгаа төсөв бол штэ. Тэр бумаар иддэг маань хэдэрлээ. Одоо их найдаар нийтдэг болно гэдэг л зүйл. Гэтэл энэний хажуу талд альтернатив байсан уу гэвэл ардчилсан намд 12-нд үнэнгээсээ байсан. 337 тэр бумны төсөвтэй тэр 2012-ны нийслэл хот Батулбаатартай баг яаж ажиллаж ирсэн бэ гэдэг тэр тэдүүд шийдэл нэсэн. Бид нар тэр үед шийдлээ юу гэж хэлж ирсэн бэ гэхээр ядаж Улаанбаатар хотыг 2 төвтэй болгоё. 7 төвөнд өгч. Гэтэл эдгээр чи 2020 оны нийслэл эрх зүйн байдлын тухай хууль дээр олон төвд хот болон дагвар хот 100 мод гэдэг. Шинэ 100 мод одоо дууссан байх ёстой шүү дээ. Босгоод хаана төсвөө нэмээд гол асуудал маань хамгийн одоо ядуу байгаа сонгой хайрхын дүүрэг дээрээ нийслэл хотынхоо юу гэвэж хотын захиргаа явж. За тэгээд тэнд эдийн засгаа төрөлжүүлээ. Нийслэл хот чинь сонгой хайрхын дүүрэг чинь гэхэд 14-5 аймагтай хэлж байна. Тийшээ очиж түүхийн эдийн засгийг босгоё. Тэндээс хүмүүс автомашин худалдаж яваад 10,000 автомашины зах гээд тэндээс гаргая. Богдуулын төмөр замыг богдуулын урдуур авчиад түүхийн эдийн тэнд нь боловсруулад шууд тэр мах аршил бүх юм нь богдуулаад тойроод хятадын зах зээл рүү яваг. Махны том үйлдвэрүүдийн тэнд нь барь. Наашаа зөвхөн Улаанбаатарын хэрэглээний хүнс жижиглэнгээр орж ирээ. Хаавсан баруун аймгаас орж ирчээд машин авахын тулд тэр хойшоо цайз зах руу. Нөгөө 10хан хүнийг микронд аваад тийш өөр анга баян хонгор гарахын тулд нарантуул руу очиж зогсоодыг болио гэд концепцоо маш зөв дэвшүүлсэн байна. Гэтэл тэр бүх зүйлийг авчиад бантан болгоцсон байна. Тэр бант нь яаж ийн гэж зориуд бантан. Би бол ингэж хардж байгаа. Зориуд бүглэрүүлж байна. Зориуд ядуу амьдруулж байна. Тэгэхээр миний хэлэх нэг номын шийдэл юу гэхээр энэ нийслэл хотын яг бодитойроо энэ Нямбаатрын багийг дахид засаглуулж болохгүй. Тэ? Дахид засаглуулж болохгүй. Одоо нэгэн сонгуул болчихсон гэдэг ингээд пэдэгээ суугаад суулгуулад байж болохгүй. Бид нар засгийн газартаа дараах хэмжээнүүдийг авах хэрэгтэй л гэж бодож байна. Одоо хэдүүлээ бас ярьсан шүү дээ. Сая чинь орон нутгийн сонгуульчны 2-3 сарын өмнө болоод өнгөрлөө шүү дээ, тэ. Энэ нөгөө тогтолцоог нэвдэг гэдэг шүү дээ. Тий. Одоо энэ Улаанбаатар хотын захирагч гэдэг хүнийг ер нь нийт ард иргэдээс сонгуул. Тий шүү дээ. Одоо тийм тогтолцооны өөрчлөлт хийгээд хүн болгон оролцож тэ гар бие оролцохгүй болохоор одоо тэгээ нөгөө орон нутгийн сонгуулиар ирсэн ямар боллоо тийм үү? Тий. Сонгогчдын боловсрал тийм байна. Дахиад нөгөө засаг барьж байгаа намын чинь бодлого нь тийм байна тийм үү? Мөнгө тараад чинь сонгуулаа 5 дахь болгож ойлоо зөндөө ярьсан шүү дээ. Тэгэхээр энийг ингээд тогтолцооны өөрчлөлт хийгээд засаг дарга Улаанбаатар хотынхон захирагчдыг Улаанбаатар хотынхоо иргэдээс сонгодог тийм тогтолцоо шилжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй болохоор яагаад вэ нөхлөөр ардын нам энэ сүлжээг одоо нөгөө хоёлаа ярьсан шүү дээ. Энэ Улаанбаатартай байгаа энэ хэрцэн сүлжээгээ барьж агаад тэгээд одоо өмнөх хотын даргач яалаа сумын газар. Тэр хүн чинь сонгогдлоо. Их хурлын гишүүн болоод, сайд болоод, сайдаасаа болоод, их хурлын гишүүнээсээ болоод Улаанбаатар хотын засагт орголсон. Нямбатар яалаа. Яг адилхан. Гишүүн, сайд тэрийгэ боллоо хотын засагт. Хамгийн амттай бялуун нийслэл хот. Яагаад ингэж вэ те? Хүмүүс чи эсэргээр бусдын аргалаар чи мөрөөдөл нь бараг их хурлын гишүүн те. Мөрөөдөл нь бараг дэд сайд. Тэд нар ч бүгдийг хайчаад ирээд шин. Тэгэд одоо миний мэдхээр л одоо ингээ 2 хүн сэлгчихэд. Тэгсэрний энэ Улаанбаатарын чи амьдрал дээрцсэн юм. Одоо хамаа алгалт их хурлын гишүүн сайд нь болоод хуржээд энэ Улаанбаатар чинь сайжирдаг бол одоо хамаа. Тэгэл улмал бохирдол те. Улмал энд хүн амьдрахын эцэг болж. Тэгэхээр энэ тогтолцооны өөрчлөлтийг заавал хийх хэрэгтэй л та. За тэгээд энэ хотын дарга нарыг иргэдээсээ сонгогддог байхгүй бол ийм мафийн аргаар гарч нийт сонгогчдын 18%-аас гарсан Монгол Ардын намын 30 жилийн үеийн хотын дарга нарын газрын хулгайг яривал бид тэр дахиад тусдаа нэг сэдв өрөх хэрэгтэй. Гаргасан зөвшөөрөл газрын хулгай. Зүгээр ингээд юу ч болгож хайсан. Бүгдээр ингэ авсан. Тэг. За тэгэхээр хоёулаа нийслэлийн төсвийнхаа сэдвийг өнөөдөртөө ингээд өндөрлөе. Энэ нь бол цааш дуустрын том акцууд болох хэвээр эрүүл нийслэл хоттой болъё гэвэл загас толгооноос өтдөг гэдэг шиг нийслэл хот өтчихэд байгаа учраас Монголын засаглал 21 аймаг 330 сумдаа ялзарчаад байгаа. Гол эхлэл чинь энд байгаа. Эндээс цэгцэрх юм бол бусад бүх зүйл дагаад цэгцэрх нь тодорхой. За тийм учраас бол нийслэлтэй хамааталтай төсвийн зүгээр зах зуухыг ярихад ийм байна. Энэ хулгайн сүлжээ гэдэг зүйл бол дэлчгүй амар болцсон шүү. Бид нар тийм нийслэл хот гээд бахархаад яриад байх
юм огт байхгүй. Энэ бол хулгай, лойвер, дампуурал, хүчирхийлэл, доромжлын үүр уурхай болсон газар шүү. Энэ бол 100 жилийн өмнө, 100000 жилийн өмнө хүмүүс яаж амьдарч исэн тэр амьдрал нь хэвээрээ өнгөрч байгаа эсхий хот шүү. Энийг манайхан байнга санаарай. Энэ бол төгжрэлтэй хот шүү. Утаатай хот шүү. Энэ бол харанхуй хот шүү. Бүр тогон дасардаг хот шүү. 21-р зуунд. Тийм л нийслэл хоттой болчиход байна. Тийм нөгөө бас нэг хоёлаа чи нэг 2 3 подкаст хийсэн. Ганц нэг хүн надаас чатаар урж нөгөө наа ярьж байгаа юмныхаа хаанаас тоо харж байгаа те. Тэрийг өг гэдлээ. Тэгэхээр нь шидэл байгаа шүү те. Зөв. Тэгэхээр манай энэ подкастыг үзэж байгаа хүмүүс бас яавал чатаар ороод ирвэл битэрийн тоо баримтууд те. Төсөмөс бүх юм өгөхөд билээ шүү. За бид тэрийн нэг давуу тал байгаа шүү. Бид тэр яг хөдлөшгүй тоотой. А тэр тоон дээр нэг подкастаа ихдээ 7 хоногийн бэлтгэлтэй орж ирж байгаа. Тэгэхээр бол одоо ингээд яаж зогсон нэг үзүүлэх их сурвалжтай байгаа учраас энэ ярьж байгаа зүйлсүүдээр айгүй тийм бардам яриад байгаа шүү. За ингээд ганган подкастын 4 дахь дугаар одоо инх өндөрлөж байна. За өнөөдрийн манай нийслэлийн тоог харж зэгцэлж бид бүхэн танилцуулсан ганцлагтай баярлалаа. Энэ удаагийн дугаарыг өндөрлөе. За.